За сайн байцгаана уу. Намайг Чимдэржин Батэрдэн гэдэг. За би математикч мэргэжилтэй. За сүүлийн хэдэн жил ялангуяа 2013 оноос хойш энэ оюу толгойн уурхайн ашиглалтын талаар судалгаа хийж байгаа юм хүн байна. За өнөөдөр та бүхэнд оюу толгой төсөлд за оюу толгой компанид гэсэн үг л дээ. Оюу толгой компанид Монгол улс 34%-ийг одоо эзэмших нь зөв байсан уу, буруу байсан уу гэдэг талаар өөрийн дүгнэлтийг танилцуулъя. За мөн одоо энэ ингэж танилцуулахдаа тухайн үед буюу 2009 онд одоогоос 10 жилийн өмнө оюутлогын төслийн оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээнд одоо гарын үсэг зурсан оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг одоо гардаж хийсэн Монгол улсын тухайн үеийн ерөнхий сайд байсан одоо баярын ярианаас одоо жишээ авч ингэж одоо танилцуулах болно. За тэгээд сэтгүүлч мөнх баясгалангийн одоо цензургүй яриа гэдэг нэвтрүүлэгт 2014 оны хавцаал юм шиг 2014-15 оны одоо цаг хавцаа байна уу баяргаа орсон юм билээ. За тэр ярианаас нь одоо сонсоод тэгээд тэндээс дүгнэлт хийгээд ингээд тайлбарлая гэж бодож байна. Мэдээж оюу толгойн гэрээг одоо төслийг нь хийх бус нөгөө талдаа хэлцээр хийхэд бол олон хүн оролцсон. Олон сайд нар, яамдын газар хэлцээний дарга нар, манай экспертүүд ингээд бараг 100-аад хүн оролцсон байдгийн шүү дээ. Гэхдээ улс төрийн шийдвэрийг нь бий гаргасан юм байна. Хоёрт бол сая тэр энэ дээрээс хэлж байгаа хүнд нэг үг байгаа юм. Манайхаас нэг төгрөг гараагүй төсөл шүү дээ. Өөрөөр хэлэх юм. За тэгэхээр энд баяргаа манай Монголоос одоо нэг ч төгрөг гараагүй төсөл гэж хэлж байна. Тэгэхээр энэ бол одоо үнэн бодит байдалтай бол нийцэхгүй. Үүнийг жишээлбэл би оюу толгойн одоо жил бүрийн санхүүгийн тайлан баланс одоо орлогын тайлан гэсэн санхүүгийн мэдээлэл тэр тайлангаас нь бол харуулъя. За дэлгэцэн дээр одоо оюу толгой компани 2011-ээс 17 оны энэ санхүүгийн тайлан байж байгаа. За жишээлбэл Монгол улсаас сая баяргаа хэлэхдээ Монгол улсаас нэг ч төгрөг гаралгүйгээр одоо ер нь бол манайх энэ төсөлд оролцсон хувь эзэмшсэн гэж яриад байгаа юм л да. Тэгэхээр энэ бол одоо ташаа буруу гэдэг нь бол эндээс харагдана. Жишээлх юм бол энд байна л да. Энэ shareholders equity буюу одоо хувь нийлүүлэгчтэй, хувь эзэмшигчтэй өмч гэж бид манайх орчуулдаг. За энд жишээ нь ингээд юу яасан бах 2011 оноос хойш за энэ эхнийх нь бол засгийн газрын эзлэх одоо хувь цааны хэмжээ энэ хувийнх гэж. За энэ хувийнх нь бол нэг гадаадын одоо 66%. Манай 34% бол ерөнхийдөө ингээ 2 дахин бага ингээ байж байгаа. За тэгээд 2012 онд бол тэрбум 300. За манайх 682 сая доллар. За ингээд 2017 оны байдлаар 884 сая доллар манайхаас одоо 34% эзэмшихэд нөгөө талаас тэрбум 700. За яг ерөнхийдөө бол энийг бол манайх зээлээр эзэмших нь эзэмшиж байгаа. Гэхдээ энэ бол манайхаас гарч байгаа л хувь хэмжээ гэсэн үг. Тэгэхээр бид нар бол юу гэж хэлж яах вэ гэхээр юу гэж хэлж болох вэ гэхээр монголчууд бүх одоо баялгаа гаргасан. За дээр нь тэгээд 34% бол ийм зээлээр л эзэмшиж байгаа юм. За тэгээд 18 оны эцсийн байдлаар бол энэ 34% эзэмшихэд одоо манайх тэрбум 500 орчим сая доллар. За нөгөө талаас бол ерөөсөө нөгөө талын 3 тэрбум доллар гэсэн. Өөрөөр хэлбэл тэр гадаад Рио Тинто одоо тэргүүтээ Turquoise Hill гэх компани байна. Энэ компани бол ерөөсөө Монголд бол 3 тэрбум долларын хөрөнгө оруулсан л гэсэн үг. За тэгээд ийм хэмжээтэй байхад үүнийг жишээ нь баяргаа бол маш буруу ойлголттой юм байна л да. Тэгээд нэг ч төгрөг гараагүйгээр одоо бид нар ийм одоо хувь эзэмшиж байгаа гэж яриад байгаа. Одоо Монголын талаас нэг ч төгрөг, нэг ч мөнгө гаргаагүй төсөл дээр нийт ашигын 53% авч байхаар нөгөө талтайгаа тохироо хийж байгаа. Гэрийг тохирч хийх ёстой хамгийн том зүйл. Сая хэллээ шүү дээ оюутлогын асуудал дээр Монголын тал нэг ч төгрөг гаргахгүйгээр 34% эзэмшнэ. Гэтэл эн чинь одоо манайх зээл болоод яваад байгаа юм л ш. Хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулалт болгоноос бид нар 34% төлөх ёстой. Тэрийг бид нар тухайн компаниас зээлээр авч байгаа. Тийм учраас хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх тусмаа
бид нар тэр тухайн мөнгөний 34%-ийг л төлөх ёстой өрөнд орж байгаа юм байл шүү дээ. Тэгэхээр байна шүү дээ. Энэ оюу толгойн сэдвийг бит хоёр одоо олон сэдвээр одоо бас ярилцахаар асуудлууд байгаа байх гэж бодож байна. Оюу толгойн гэрээгээр нэг биш нэг хэсэг нэвтрүүлэг хийгээш барагдахааргүй сэдв байгаа байхгүй юу? Тийм л дээ. Жишээлбэл 34% тухай асууж байна. Би тухайн үед ерөнхий сайдын хувьд Монгол улс хүчин төгөлдөр байгаа хуулийн хүрээндэл гэрээгээ байгуулсан шүү дээ. Тэр гэрээнд чинь тийм ээ төсвийн мөнгөөр одоо улсын орд газараас бол 50% тийм ээ. Цаатлын хөрөнгөөр олсон одоо илрүүлсэн орд газрын үйл 34% гэсэн. Өөр ингээ заагаад өгсөн. Тийм ээ. Улсын хурлын тогтоол гараад энэ 34%-ийг Монголын тал эзэмшгээр гэрээ байгууллаа гэдэг. Надад бол засгийн газарт бол тодорхой шийдвэр өгч байгаа байхгүй юу? А яг эдийн засгийн утгаараа тэр үед ч хүмүүс хэлдэгээс одоо ч нэлээ ярьдаг болчихлоо. Энэ 34% гэдэг чинь байна шүү дээ. Энэ үйлдвэр одоо өрн хүчин чадлаараа ажиллаад тийм ээ зардлаа нөхсний дараа энэ үл сайн гэдэг. Ойлгож байгаа биз? А энэ нөгөө нэг явах замдаа 34% гэдэг бол энэ хөлнөөс дүүжилсэн тухай байхгүй юу? Тийм байна. Том тухай байхгүй юу? Одоо бид нар ингээд тэгэхээр бол нэгэнт энэ чинь нөгөө хөрөнгө оруулж байгаа юм чинь бид 34 шигийн гутал авсан зээлийнх нь 34% бид нар тэр л унаад байгаа байхгүй юу? За тэгэхээр саяын одоо Баяргуйн ярьсан зүйл бол одоо маш буруу ойлголттой байна гэж би хэлэх гээд байгаа юм аа. За сэтгүүлчийг бол ойлгож байна. Сэтгүүлч бол мэдээч хэрэг одоо зөв буруу ямар ч ойлголттой байж болно. А гэтэл Баяргуй болохоор ингэж яриад байгаа. Авсан зээл болгоны одоо 34%-ийг нь бид нар төлнө. А тэгээд одоо тэр чинь нөгөө зардлаа нөхтлөө одоо өөрөөр хэлбэл нөгөө анхныхаа хөрөнгө оруулалтыг л гэж ярих гэдэг шүү. Энийг нөхтлөө энэ нь бол одоо бид нарт чөдөр тушаа болно гэх нэг иймэрхүү юм яриад байгаа. За тэгэхээр энэ бол ерөөсөө ор өндөсгүй юм одоо утгагүй яриа юм байнамаа. За тэгэхээр саяын одоо Баяргуй яриад байгаа тэр зээл гэдээ яриад байгаа шүү дээ. За нийт зээлийн хэмжээ бол энд байж байгаа. Эндээс нь юу аваад энэ 2011 оны байдлаар 4 тэрбум доллар 12 оны 6.2. За эндээс мэдээч хэрэг нөгөө оруулсан хөрөнгө бол 280 төгрөг. Ингээ харгалзах байж байгаа шүү дээ. Ингэж явсараад 17 оны эцэст гэхэд 8.6 тэрбум доллар одоо зээлэр авсан. За тэгэхээр энэний 34%-ийг одоо бид нэр ингээд зардал гарах болгон төлөөд байгаа маа гэдэг. Энэ бол ерөөсөө одоо энэ санхүүгийн тайлан гэх юм уу эдийн засгийн талаар ямар ч ойлголтгүй хүний яриа л та. Энэ бол зөвхөн компани өөрийн авсан зээл. За энэ үүний эсрэг нь одоо балансын нөгөө талд юу байгаа гэхээр зэрэг энэ юу гэж байгаа юм л та. Нөгөө бүтээн байгуулалт өөрөлдөл нөгөө уурхай гэсэн үг шүү дээ. Энэ тэнд бол 9.3 тэрбум доллар ингээ капиталжуулсан байж байгаа жишээтэй. Ингээд онороо байж байгаа 6. Тэгэхээр энэ бол зардал тогтох хамаагүй юм л та. Зардал тогтох хамаагүй. Гэтэл үүнийг хольж утгаад жишээ нь зардал гарахт ингээд 34% бол энэ ерөөсөө бад байхгүй. 34% ч эзэмшсэн бай, 1% ч эзэмшсэн бай, юу тэг хувь эзэмшсэн бай. Тэнд бол нөгөө энд гардаг зардлууд гардагаар л гарна. Харин 34% эзэмшсэний сайн тал гэвэл энэ ч нөгөө бид нар хяналтаа тавих боломжтой болж байгаа байхгүй 34%. Ганцхан өнөөдөр яагаад оюу толгойн төсөл ингээд Монголд ашиггүй маш их зардал гараад байна гэж яриад байгаа хэрэг зэрэг манай 34% одоо хяналтаа тавих ёстой улсууд ажиллаа хийхгүй байна. Ажиллаа хийхгүй. Жишээлбэл одоо тэнд байдаг 3 хүн гэж ярьдаг тий. Тэр баг ундгай, тэр төмөн цогт өшөө хинч үт. Энэ улсууд бол ерөөсөө ажиллаа хийхгүй байгаа учраас нөгөө 66%-ийг эзэмшиж байгаа нөгөө гадаад тал маань дураараа ерөөсө дураараа зээл авдаг, дураараа зардлаа өсгөдөг. Тэгээ ингээд ирэхээр чин зэрэг одоо энд ингээ харуулъя л та. Компани орлогын тайлан. Орлогын одоо тий. Өөрөөр хэлбэл 2013 оноос эхлээд орлого олоод эхэлсэн шүү дээ. Баялаг гараад эхэлсэн. Энд байж байна. Одоо 2013 онд бол 54 сая, 2014 тэрбум 700 сая доллар. 2015 онд тэрбум 600. За ингээд тэрбум 200. Ер нь тэрбум гаруй. Бараг тэрбум 1.5 тэрбум долларын одоо нөгөө алт мөнгө зис гараад байгаа байхгүй. За тэгэнгүүт яагаад ашиггүй болчиход байна вэ гэхээр одоо энэ өртөг гэж байгаа cost of goods
совлдог. Энэ бол нэг үйлдвэрлэлийн өртөг бол маш өндөр байгаа. Тэнгүүд энд ашиг маш бага байж байгаа жишээтэй. Нийт одоо 13-аас 17-ны хувьд бол тэр бум 200-ийн л ашигтай. Тэгтэл энэ чинь бол их мөнгө байхгүй. За тэгээд дараа нь зардлуудыг ингээ харахаар энд бол нөгөө энэ бол ерөөсөө оюу толгой компани нийт оюу толгой компанид одоо зардлал болохоос биш. Энд бол нөгөө энэ зардлын 66%-ийг нь тэд нар төлнө. Энэ зардлын 34%-ийг нь Монгол төлнө гэсэн ерөөсөө байхгүй шүү дээ. Тэрийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм уу? Одоо эсвэл нэг ойлгохгүйгээр гэрээ хийсэн гэдэг бол бүр одоо юу гэдэг юм лав миний сэтгэл санаанд бол ерөөсөө багтахгүй байгаа. За 34% хизээ хэрэгтэй вэ гэхээр ашиг гарсан үед ногдол шиг аавна. Тэрнээс тэр нэг татвар матвар одоо нөгөө гайлын татвар, орлогын албан татвар, бусад роялти энэ гэдэг нь тэр бол Монгол улс тэнд тэг хувь эзэмшсэн ч бай, 34% эзэмшсэн ч бай, 100 ч бай, ялгаагүй татвар аваад явах байхгүй. Өнөөдөр Эрдэнэтийг бид нэр 100% эзэмшиж байна. Роялтиг аваад явж байгаа. Тэнд ямар ч ялгаа байхгүй. Энд чинь нөгөө аж ахуй нэгж гэдэг чинь тусдаа одоо хуулийн этгээд болох байхгүй. Энийг одоо мэдхгүй баяргаа мэдэн бүдлээд яриад байгаа юм уу? Эсвэл одоо ерөөсөө аж ахуй нэгж гэдэг талаараа ямар ч ойлголтгүй тийм хүн ерөнхий сайд байсан байх гэдэг байгаа байхгүй. Энэ ярианаас нь үүдэгт. За тэгээд энэ хамгийн гол нь энэ манай ойдлогод дээр чинь дандаа хасах гараад байгаа шүү дээ. Хасах гараад байгаа нь юутай холбоотой гэхээр маш их хэмжээний зээл авсан учраас зээлийн хүүгийн зардал буюу одоо энэ дэр санхүүгийн зардал гэдэг бид нар оролцсон байна. Зээлийн хүүгийн зардал бол маш их. Энэ ханилтаа 476 сая доллар гэдэг ингээд 450. Энэ чинь дандаа зүгээр л нөгөө хийсвэр зардлууд байхгүй. Хийсвэр энэ одоо жилээр тусмал энэ өндөр болно. Яа одоо нийт 17 оны байдлаар хэд 18 19-т бол бүр их болсон шүү дээ. 17 оны байдлаар хэд бараг 2 тэрбум шууд доллар ингээд шийд юм хүүнд зарцсан байж байгаа ч гэдэг. Тэгэхээр иймэрхүү юмнуудаас болоод ойдлогоогоос ашиг гарахгүй байгаа болохоос биш. Энэ баяргаа ярьж байгаа шиг 34%-ийг эзэмшснээс болоод манайх одоо алдагдлалд ороод юу лээ нөгөө хөлнөөс уйсан дөнгөн гэдэг. Энэ бол үнэнд бол үнэндээ нийцэхгүй шал худлаа тайлбар юм байна. Та тухайн үед тэрийг ярьж болоогүй юм уу? Одоо бид нар ингээ 34% заа нөхдүүд минь энэ хуулиар чинь ингээд орчих юм бол энэ 34% чинь бидэрт ярилгүй яах юм бэ? Хөрөнгө оруулалт бол энэ чинь шүү дээ. Зөвхөн миний үед биш. Элбэгдөрж ерөнхий сайд байх үеэс тийм ээ. Явсан тэгсэн. Энэ хулд ерөнхий сайд байх үеэс энэ хэлэлцээр үчин явсан юм байгаа юм шүү дээ. Тэгээ тэрэнд очиод жишээлбэл эдийн засагч нартай ингээд уулзахад тийм ээ. Энэ 34% чинь ерөнхийдөө бидэндээ хийхэн садаа болох юм байна. За тэгэхээр энэ бол худлаа л да. Ямар ч эдийн засагч хүн бол тэрийг тэгж хэлэхгүй. Магадгүй эдийн засагч биш хүнтэй болцсон гэж магадгүй. Ер нь бол одоо ингээд хэлж 34%-ийн одоо зардал нь манай 34%-аас ингээд хасагдаад байна. Бид нар дээр өөр юм мэдээд үгүй сая би харуулсан шүү дээ. Балансын шал өөр. Тэр бол баланс дээр нөгөө зээл авсан ч гэсэн тэр нөгөө талд нь капиталчаад байж байгаа байхгүй юу? Зардал гэдэг чинь шал өөр асуудал байхгүй. Орлогын тайлангийн асуудал шүү дээ. Тухайн үед бол за энэ 34% бол биднэрт одоо ингээд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх тусам үр болох юм байна гэдгийг мэдэж ирсэн юм. Мэдгүй яах юм тэр чинь. Тэр чинь ер нь зээл авах тусам манай 34% нь өөр болно гэдэг бол хотлоо. Харин бид нар 100% одоо газрын доорх баялагаараа төлнө гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ дээр бол одоо баяргаа жишээ нь буруу юм мэдчихсэн юм байна. Дунд сургуулийн хүүхэд ч гэсэн хэлэхэд ойлгомжтой шүү дээ. Чи энэний 34% шүү, тийм ээ? Чи 100 төгрөгөөр юм хий гэж байгаа бол 34 төгрөг, тийм ээ? 200 төгрөгөөр хий гэж байгаа бол тэгвэл 68 төгрөг болох нэ дээ. 4-р ангийн хүүхдийн ойлгох чинь формул шүү дээ. Одоо тухайн компани захирлууд копи уух тоол нь тэр нь хэрэг хөрөнгө оруулалтаар бүртгэгдвэл тэрний 34%-ийг биднес төлж байгаа юм. Тэгээ одоо сүүлдээ бүр ингээд кофе уухад хүртэл одоо зардлын төлдөг гэсэн тийм ойлголттой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ер нь зүгээр нийт зардлын хэмжээг бид нар баг дээр барих, дээр нь тэгж одоо замбрааг зээл авахыг л болох хэрэгтэй байхгүй. Тэр зээлийг бол бид нар 100% төлөх байхгүй. Юу 34. Тэгээд бид нар 34 гэдэг нэг ийм утгагүй яриад хэрвээ 34 эзэмшихгүй болчвол зээлийг одоо төлөхгүй мэт.
манайд одоо нөгөө зээлийн дарамт ирэхгүй. Тэгтэл 0% эзэмшижсэн ч тэр зээлийг 100% төлнө. 34% эзэмшсэн ч 100% төлнө. 51% эзэмшсэн ч 100% төлнө. 100% эзэмшсэн ч 100% төлөх байхгүй. Тийм билээ шүү дээ. Гүтгэл төр чинь нөгөө захиргааны зардал ямар зардал гэдэг чинь хасахгүй шүү дээ, тийм ээ. Тэгээд кофе орох юм уу би мэдэхгүй, тийм ээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ дуудаг байлгүй дээрх биш. Нөхөх юу биш хөрөнгө оруулалтын хэмжээг манах одоо хянах боломжгүй юм биш шүү дээ. Алига хөрөнгө оруулалтанд тооцох юм. Тэгэхээр би хэлээд байгаа юм уг нь хэрэг төр хуулинд 34 гэсэн заалт байгаагүйсэн болвол тийм ээ. Бид тэр айлаас авдаг татвараа тэр роялтигаа тэгэл гаалийн одоо бүх татваруудаа аваад суухад тэр айл хэдийгээ зарцуулна бидэнд падлыг бол болох байхгүй юу? За энэ бол хамгийн худлаа хөлтэй. Хэрвээ тэд нар зардал их түрүүн харуулсан шүү дээ балансан дээр. Тэр зардал их гарах юм бол одоо ашиг гарахгүй чи ямар юмных ашигын татвар матвар төлөхөд тэр зөвхөн роялти бол бодит нөгөө гарч байгаа одоо яг борлуулалтын 5% аваа явуулдаг шүү дээ. Тэр бол тэр хувь эзэмшигтэй ямар ч холбоогүй асуудал. Тэгэхээр ингээл нөгөө нэг энэ ойлголт нь ерөөсөө зөрүү буруу. Тэгээд дээр нь бас маш олон хүн энэ гэрийг хийсэн гэж яриад байгаа байхгүй юу? Ойлгож байгаа биз? Бүх зардал нь тэднийх. А бид ярьсныхаа дагуу чамаас би ийм авна гэд. Тэгээд бүх зардал нь тэднийх гэж 100% эзэмшүүл тэднийх гэдэг. Үгүй. Бүх зардал чинь оюу толгой компани дээр одоо бүх зардал чинь манай одоо Монголын ард түмний газар доорх баялгаар төлөгдөд явж байна гэдгийг л одоо ерөөсөө ойлгохгүй одоо 10 жил өнгөрцөн ба шүү. Энэ бол 5 жилийн өмнөх ярилцлага. Тэгээ иймэрхүү л байдалтай байна шүү дээ. Сууж исэн болвол бидэнд ч ямар. Нөгөө талаас бид тэр 34% эзэмшиж байгаа учраас хөөшөөч чиний тэр зардал чинь би бас 34% төлөвлөсөж байгаа шүү дээ гэд ингээд хардаад сэрдээд суух ямар ч учир шалтгаан байхгүй. Одоо өнөөдөр чинь бид нар 34% таа учраас хардад сэрдэн шүү дээ. Тийм биз? Гэхдээ хүчий тэр кофе ууж наад кофений чинь үнийн 34%-ийг би төлж байгаа шүү гэж үнэн л дээ. Үнэн л дээ. Уг нь зөвөр нь Тэгэхээр энэ өөрөө бүр ингээ итгэцэн байна л да энд. Тэгэхээр энэ бол хотлоо авахгүй үнэн гэдэг юм. Тийм биш ээ. Бүх зардал чинь оюу толгой компани зардал. Тэр хувь эзэмшигчдэд ямар ч хамаагүй байхгүй. За ингээд өнөөдрийнхөө энэ танилцуулга дүгнэлтийг бол өндөрлөе гэж бодож байна. За ер нь бол тэр ерөөсөө ингээд дүгнэхэд бол хоёр хилээд байгаа юм нь бол хоёулаа хотлоо. Манайхаас нэгч төгрөг гараагүй гэдэг нь бол түрүүнд хэлсэн одоо манай гаргасан мөнгө тэр бүм 500. За дээр нь бүх баялгаа гаргаж байгаа. За хоёрдугаарт бол тэр 34%-аас болж одоо бид нар ингээд дөнгөнд ороод алдагдлуулыг яваад байгаа гэдэг энэ шиг бодлоо байхгүй. Харин 34%-ийг эзэмсэж байгаагийнхаа хувьд компани ашигтай ажиллуулахын төлөө тэнд сууж байгаа 34%-ийг төлөөлж сууж байгаа улсууд болон Эрдэнэс оюутлогоо Эрдэнэс Монгол компани за уул уурхай яам тэгээд цаашлаад засгийн газар бол энэ дээр маш анхаарч ажиллах ёстой ерөөсөө ажиллах хэрэггүй л гэж төгсөж байна.